буян энэ их том ойлголт баха. Буян гэдэг бол хэрвээ та хүн гэдгийг бодгалаг болсон бол энэ мөнх хөх тэнгэрийн дор, энэ газар ихтэр, энэ уул усан дунд, цэцэгмэрл ургамал дунд, энэ их гоё баян амьдрал дунд төрнө гэдэг бол энэ бол ерөөсөө та хүн болсны чинь их том буян. Энэ буйныг хэрхэн дааж авч явах уу гэдэг бол хүний өөрийн ухамсарт амьдралаас шалтгаалах зүйл. Тэгэхээр зэрэг хүн бол хол явсан хүнийг хурд яваад ирүү гэж асуудаг, сайн яваад ирүү гэдэг шиг магадгүй хэрэг хойт нас гэж байх юм бол чи хүн шиг амьдрч чадуу гэж асуух л байх л та. За би ер нь хүн төрөхдөө өөрөө цаанаас зурагтай төрдөг болов гэсэн. Тэр зургийг л буян гэдэг болов. Буян гэдэг маань хүн өөрийнхөө биегч төрхөнд одоо амиац залж чадах тийм их агуу сэтгэлийг буян гэж ойлгож байна. Одоо буян хураах ёстой гэж ярьдаг л да. Зүгээр би ч бас хоёр хөгшин дээрэл өссөн хүн л дээ. Миний хоёр хөгшин бол надад сургасан нэг л юм байдаг. Хүнд бити муусан жагаар гэж. Одоо юу ч болж исэн гэсэн хүнд бити муусан ч. Тэр бол асар их буян хураад юм шиг үжил хэлдэг шин. Тэгэхээр янз янз л байх л да тэр хурааж байгаа буян чинь. Хүний сэтгэлийн хамгийн их тийм том өндөр зэсэгт бий болсон таашаал сэтгэл хөдлөл ба шүү дээ. Баярлах сэтгэл, багтах сэтгэлийг төрүүлж чадж байгаа тэр хүнээс гарч байгаа тэр энерги тухайн нөгөө хүний тэр буян гэх чимийг бий болгох юм л гэж бодож байна. Буян гэж юу? Бид бүхэнд байдаг чадлынхаа хэрээр бусдыг асрах сэтгэлийг буян гэж боддог. Буян яагаад байх ёстой юм бэ гэхээр буянгүй үйл байгаа учраас эсрэгцээд буян гэж зүйл байх ёстой гэж. Уг нь бол хүн болгон амтан бүхэн бие биендээ тусыг хичээж авах юм бол буянгүй хатуу хахир зүйл байхгүй болно те. Тэгэхээр нийгэм маань заавал буян хийх үйлдэх шаардлагатай тийм цаг үеийг бидэнд өгöd байгаа учраас бид нэр тухайн цагийнхаа үр савд нь учраас энэ нийгэмд бас буян зайлшгүй хэрэгтэй. Тэр тусмаа байж байгаа эргэн тойрондоо сэтгэлийн их буян үлдэх, төвчээрийн их буян үлдэх, ухаарлын их буян үлдэх, өглөгийн их буян үлдэх үүрэг бол эд насныханд байна. Залуу үеийнхэнд ч байна, ахмадууд ч байна. Шаардлага байгаа учраас л буян хийх ёстой болоод. Сайхан буяны үүд бол сайхан сэтгэл, сайхан сэтгэлийн үр бол буян тэгж ойлгохдаг. Нүгэл бол гараар хийгддэг зүйл биш. Зөвхөн бодлоор хийгдэж болно. Тийм учраас хүн зөв бодож сайхнаар бодож чадах юм бол энэ буян л гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас буян гэдэг асуулт хэрвээ гарч ирэх юм бол буян бол чи сайн сайхан амьдрий гэж бодсон тэр хүсэл бодолд чинь таацсан бодлыг чи өөрөө хийж чадаж байвал тэр буян болно л гэж. Бусад хүнд чи өөрийгөө хүнийг өөрийгөө юу гэж бодоосаа гэж бодож байна. Хүнийг өөрийгөө юу гэж хайрлаасаа гэж хүсэж байна. Энэ хайр, энэ хүсэл чинь л чамаас өөр хүн дээр очиж байвал буян гэж ухаарах хэрэгтэй юм шиг байна. Түүнээс биш алт өгөх, зэс өгөх, хург өгөх, эрэг өгөх гэдэг бол өөр асуудал. Өөр хэмжээс. Тэр нүгэл буйны хэмжээс бол их багын хэмжээс биш, ариун бузрын хэмжээс байна л гэж ухаарах хэрэгтэй.